Сайн байцгаана уу? За ингээд 7 хоног болгоны шинэ соргог мэдээллүүдийг бацгаар золоо бит хоёр ирсэн байна. Базаап нэвтрүүлгээ та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бидний анхны дугаарыг хүлээн авна уу? Хүлээн авна уу? За тэгээд энэ 7 хоног цан сайхан болсон юм юу байна? Онц сонирхолтой, ноцтой, нотой, хөгжөнтэй. Зөндөө юм болсон да. За тэгтээ би бол ингэж бодож байна. Хоёулаа өөртөөсөө эхэлж тийм. За золоо өмнө 7 хоногт юу хийв? 7 хоногийн турш ямар хуу адал явдлыг туулан энэ хүү ширээний ард ирэвдэ. Нөгөө нэг юу гэдэг лөө? Соботник гэдэг лөө. Соботник. Гөрөшиг. Нөө юу яасан? Манай ихчийн дэлгүүр нэгч Cloud Co гэд би тэрэн дээр болохоор бас ерөөхдөө нөгөө маркетинг болон нүүр цараар хамтарч ажиллаад тэгээд бас ингэж явж байгаа байхгүй. Тэгээд яг өөрсдөө нөгөө нэг дөнгөж нэр эхэлж байгаа болохоор бүх юм өөрсдөө хийж байгаа. Тэгээд ингээд өөрсдөө бараа бүтээгдэхүүнүүд сая энэ 7 хоногт буугаад тэгээд бүгдээр ингээд задлаад, англиад, тоолоо тэгээд үрж тавих гэх мэт тийм ажлуудыг хийсэн. Тэгээд би мөр хийсэн. Тэгж мөр гарч ирж юу? Тэгээд би бол фитнес дээр ажилласан байхгүй нэрээ санаас. Тэгээд тэгсэн чинь яг фитнес дээр би мөр хийчихэл, хүл хийчихэл бүр хамаг би ингээ хөндөрлөлтөн байжсэн чинь яг бараа арчлаа гэл тэнгүүт дими бараа фитнестэй явжтэй энэ ч бараг тасалж ээж. Үнэгүй фитнес хийчихсэн юм шүү. Нүү дахиад би бодлоо тиймэрхүү сайн сайхантай. Энэ сүүлд нь зураг нь орцсон байсан те нүүрсээр олж байгаа гэдэг. Тиймэрхүү байсан. За миний хувьд бол би чи өмнө 7 хоногт нэг хөдөр нутгаар явчихад ирсэн. Ер нь бол нийтдээ 2000 км явчихад ирсэн. Эхлээд арай ч нэг юм явлаа ёо нэр. Аялах бас хэрэгтэй те. Эрдэнэт ороод Эрдэнэтээс Баян онгор ороод буцаага Баян онгороос Улаанбаатар орж ирсэн. 2 шөнө 3 өдөр ер нь бол явсан юм уу? Эрдэнэтэд очиж номнууд хүлээл гэж өгчөөд бас нэг жоохон субботник ажил хийсэн. Баян онгорт болохоор Magic Box 8 нэчээд ирсэн. Баяр хүрээ. 8 Magic Box нэгтсэн Баян онгор. 8 гэхэр хүмүүс бас юу яж магадгүй те хаана яд идэв. За эхнийх нь болохоор гой балтайд. Хоёр дахь нь увсад. Увсын өндөр хангаа. Гурав дахь нь Динжи мянга 75 штэй байсан. Дөрөв нь болохоор Улаастай. Улаастай. Тав дахь нь Эрдэнэтэд. Тэгээд урагшаага дунд говьд нэг байгаа хаа. Хоёлаа бараг өөртөө мартан нарсан юм шүү дээ. За ямарсан сүүлийнх нь бол Баян онгорт нэгдсэн байгаа. Тэгээд Баян онгорын хүүхэд залуучууд маань ер нь бол төв талбайгаас яг Magic Box-оор үйлчлүүлэх боломжтой. Энэ удаагийн Magic Box-ын онцлог бол одоо Nepco Kids-ийн 1000 ном тэн дотор тэр чигтэр нь бол орцсон байгаа даа. Тэгээд хуучны шинжилгээ ухааны академийн бас гоё номнууд ер нь бол байгаа. Тэгээд хүүхдүүд нэлээд амар гоё бас хүлээж авсан. Тэгээд энэ дээрс бичлэг оруулсан. Хүүхдүүдийн тоо цайчилсан. Гэхдээ зарим хүмүүс нөгөө Magic Box гэж ярихаар юу юм бас мэдэхгүй байж магадгүй. Энэ төслийн зорилго нь болохоор яг анх аслагдсан сум болон дүүргүүдэд одоо тэгш боломжийг хүртэх зорилготой. Кантнер номын сан байгаа. Тэгээд зөвхөн номын сан биш тэнцээ хүүхдүүд бас дуулан хамрагдах, хоорондоо мэдээлэл солилцох, даалгавраа хийх байгууллагын маш олон үйл ажиллагааг явуулах боломжтой ийм гоё төсөл. Зөөрийн номын сан байгаа. Контейнер. Тэгэлээ чи 22 онд том ихнийхээ 21 онд те. 21 онд. Тийш дээ 21 онд юм байна. 21 оны хавар байлуу та. Тийм. Яг гой балтаачтай штэ. Тэгэж эхэлсэн төсөл байгаа. Тэгэд их гой төсөл шүү. Тийм аа. За олон нийтийн сонин сайхнаас гэвэл одоо би өөрийнхөө бэлтгэл мэдээлэлс ярья. За одоо нэг Mesa-гаас зохион байгуулдаг Nomadic Masters гэдэг тэмцээн явагдаж байгаа. Тэгээ ер нь бол плей-оффын 4 баг бол шалгарсан. Одоо шөвгийн 4 шалгарсан 4 баг. За шалгарсан багуудаас их юм бол Heroic шалгарсан байна. Big байгаа юм байна. За Монголоос бол Чингис Warriors, за тэгээд Украины B8 гэсэн багуу шалгарчээ. Яг энийг онцолж байгаа үе гэвэл яг бас нэлийн өндөр шагналын сантай тэмцээн болж байгаа нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар болохоор яг анхны нөгөө нэг дэлхийд Монголцыг гаргаж ирсэн хууччвал болон одоогийн яг Монголд show up match гэж байгаа юм билээ. Тэр бол нэлээд сонирхолтой санагдаж байгаа. Тийм байна. Ийм нэг мэд байна. За нөгөөх нь болохоор энэ нөгөө нэг D-Parliament гэдэг нэг платформ байдаг шүү дээ, тийм. Иргэдээс онлайнаар гарын үсэг цуглуулад хуулийн төсөл санаачилдаг. Тэрэн дээр нэг таньдаг хүн хуулийн төсөл санаачлаад оруулсан билээ. Энэ ямар хуулийн төсөл вэ гэвэл хотын дарга иргэд өөрсдөө сонгодог болёо гэдэг хуулийн төсөл.
4 сарын 18-нд санаачилсан. Тэгээд 30 хоногийн дотор ер нь бол 100 мянган үнэ санал авах юм бол улсын хурлаар хилцэгдэх ёстой байгаа. Түрүү яг подкаст одоо нэвтрүүлгээ эхлэхийн өмнө харсан чинь за нэг 16 мянга, бараг 17 мянга болж ирсэн. Тэгээд миний хувьд бол сайхан гар үсэг бүхлээд өрөөлөж өсөж байна да. Өөртөө өөрч юу ярих вэ? За. Мэдэн үү? Бэн үтгч байж таа. За би сая юу яасан? Түрүүчийн 7 хоногт номын нээлтэнд очсон. Миний өмссөн готл гэдэг нэртэй. Энэ л нэг Human Z-ийн басан мөнх маань бичсэн ном баа. Тэгээд ер нь бол Nojo Publishing-аас бас Базраах маань редакторлож гаргасан ном. Тэгээд энэ ер нь Nojo-гийн номнууд одоо тэр эдийн маань гаргадаг номнууд бас нэг онцлогтой байдаг шүү дээ. Ийм жижигхэн нэг иймэрхүү хэмжээтэй маш жижигхэн. Тэнгүүд энэ ийч авч явахад авсаархан тэгээд уншихад ч гэсэн аюу зүгээр гоё номнууд байдаг. Тэгээд өврийн ном гэх юм уу? Тийм, өврийн ном гэж бараг нэрлэлчихэр штэ. Тэгээд бас одоо ер нь зүгээр анзаараад байхад нэг юм урт юм, олон тийм урт юм, их цаг агуулсан юм хүмүүс ялангуяа хүүхдүүд ч юм уншихаас амар тийм зайлсхийдэг бол зайлвал ингээл сууж чадахгүй болтон ч юм уу те. Тэгэхээр юм унших нь багаснаас болоод магадгүй нөгөөгийн баялаг нь багасах, найруулга зүү, тэгэл хоорондоо нэгийг ингээд илэрхийлэх, ойлгох тийм чадвараа бас жоохон алдаад байгаа юм шиг тийм. Жоохон утгагүй яриад идэг болчихсон шүү дээ. Зарим нь шүү. Тэ бас ингээд найруулж бичиж чаддгүй те. Тэгээд тийм болохоор бас унших ер нь хэрэгцээ ер нь нэлээх байгаа. Тэгээд тэрийг хийхгүй байгаа юм болоо гэж боддог. Тэгээд бас ийм жижиг номнууд авч унших юм бол ер нь их зүгээр ер нь уншиж авах хэрэгтэй. Тийм. Энэ жижиг номнууд одоо яг Nojo-гоос гаргадаг номнууд бол жах бахын номнуудад бол би амар дуртай л да. Ерөнхийдөө маш ойлгомжтой, тавч өгөө тодорхой тий. Их тийм амар үргэлжлээд удаа тий яах гэдэг юм бол гэж ингэ их тийм хүлээлгээд байдаггүй. Тавч өгөө тодорхойг агуулгуудаа өгчдөг. Тэгээд цаанаадсэн бас дагуулгууд гоё сургамжтай юмуд бол зөндөө байдаг. Бас хөгжилтэй тий. Тийм миний өмсөн готл болохоор ингээд өөрийнх нь мэдээж түүх явж байгаа. Гэхдээ цаагаараа ингээд өгж байгаа мессежнүүд нь ер нь айгүй хөөрхөн ингээд зарим хэсгүүд дээр ингээд огшоод заримд нь ингээд баярлаа те бүхий л мэдрэмжийг агуулсан айгүй хөөрхөн ном болсон билээ. Тэгээд бас унших одоо сонирхолтой хүмүүс байвал уншаад үзээрэй. Тэр номоор зарагдаж байгаа юм билээ. Тэгээд вау гэж бодоо байжсэн чинь ган жавхлан гойн. Ган жавхлан гойн. Хол биш хоёр бас нээлттэй хийсэн мэлээ. Маш нээлттэй хийгээгүй зүгээр яг гаргаад интерном дээр тавьсан мэлээ. Тэгээд нээж мэхэ болцсон юм билээ л тээ. Тэгээд бас яг адилхан мэдрэмжүүд багтсан гоё номнууд байдаг. Тэгээд бас интерном дээр зарагдаж байгаа юм билээ. Сайтаар нь захиалж авах боломжтой юм билээ шүү. Надад бол яг намын талаар ийм хоёр мэдээлэл байна. Тэгтээ жахахс арай л амар амжуулж байна тий. Сая зүгээр хөх хотод нэг уугуурч монголч чигээр хол биш. Нэгээ нээсэн. Одоо нэг гэж ярих хэрэгтэй болчихлоо шүү дээ. Хол бишээ нээчээ зүгээр чимээгүй байж ийснаа хол биш хоёр зүгээр гараад ирсэн. Гаргагдчихсан байсан тий. Чимээгүй хээ гараад ирсэн бэлээ. За тэгээд өмнө 7 хоногт бол бас K-pop сонирхчдын дунд гоё болсон. Тийм Taeyang ирэхээр болсон Big Bang-ийн 6 сарын ингээл эхлэн. Чи бол одоо үзэхэд л үүдээ тий. Одоо үзэн штэ. Их бүжиглээ л. За тоглолт нь болохоор 6 сарын 21-нд төв зингэлт хүрээлэн болох юм байна. За тэгээд тасалбар нь болохоор Shopee-ийн бандер борлуулагдчихж байгаа. Зохион байгуулалт нь Evan Days Entertainment гэдэг газар байсан тий. Би тэгээд бас сонирхоод хайгаад үзсэн чинь нөгөө нэг VIP гэж ярьдэн штэ тий. Big Bang-ийн шүтэн бишрэгчтэй. Тэр Монголын VIP-нууд бас нилээн реакцлсан бэлээ. Сталла хэдлаастай ирэх юм байна. Яг нэг шөмжлөлтэй байгаа юм болохоор амар сайн орчуулагчтай байгаасай л гэж нилээ олон хүмүүс хүссэн бэлээ. Тэрийгээ дагаад нөгөө тоглолтнууд дээр нэг жоохон юу гарсан. Жоохон алдаанууд гарсан болохоор одоо тэр тэгээд яг өнгөрсөн юмнууд нөгөө нэг юм light bulb бидэн штэ тий гэд ингээ барьдаг. Тэрний бас борлуулалт нэлээ нэмэгдэхээр харагдчихлээ. Шууд тэрийг зараад эхэлсэн бэлээ. Тэяны бас яг өөрийнх нь light bulb бэлээ. Big Bang-ийнх бас байсан. Тэрийг шууд зараад юу ээдэрч одоо бүр ганц 2 өдрийн дотор л 600 хэдэн комент, 600 хэдэн лайк, шеэр мэр бүр битүү явцсан бэлээ шүү. Тэгээд юу яасан чи би буруу хараагүй болвол бүр юу н VIP-ийн тиктэнд дууссан гэсэн би нэг пост харсан. Би тэгтээ буруу хараагүй бол шүү. Тэрийг яг залруулад үзээрэй. Тийм. Гэтэ early bird-наас зарагдаад дууссан. Байсан. Fanzone байсан. VIP-ийн дуусагдчихлаа гэсэн би постэр буруу хараагүй бол тийм явж байсан шүү.
суртан цархицсан байна тий. Тийм. Гэтэ юу шүү. Одоо чи эх орондоо яг ийм том алдартны тоглолтыг үзнэ гэдэг чинь өөр амар том зам байхгүй. Тэгээд хэрэг өөр одоо гадагшаа авах юм бол за визтэй болвол виз мэдүүл, визгүй болвол тэгэл ингээл онгоцны тасалбар аавн очоод байрлах буудлын мөнгө нэтэр амар их зардал гарна гэсэн чи би нэг юм бодчихлоо. Сая өнөөдөрхөн манай чи нөгөө нэг Таиланд явж Maroon 5-ын тоглолт үзчихэд ирсэн шүү дээ. Maroon 5 Lisa 2-ын хамтрлын клип цацагдсан. Йоо. Тэст гойсон уу? Амар гоё лээ. Тэгэл ахыгаа хараад. Йоо, манай ахын тэр харцнууд Лизагийн тэр амар богинохон доо. 2 минут 21 секундын доо. Тэгээ дахилт нь хэрэг юм. Би өлстэй сонсоог юм. Окей. Тэгэл яг манай Адам ахын хэсэг явж байгаа л маа Лиза өгүүлж эхлэв. Тэгэл тэр хоёр ингээл тэгэл дуусчихдаг. Маш богино. Амар гойсон. Амар гоё хамтралсан. Тэгээд тийм ээ ах минь. Blackpink-ийн ч бүр ингээд дэлхийг ноёрхоод штэ бүр тий. Яа тэр сүүл Jenny-гийн Coachella дээр тоглосон. Би тэрийг үзээ. Like Jenny. Яг тэр перформанс нь л үнэхээр гоё байсан. Вау, бас ингэж болт юм биш тий. Клипийн ч гэсэн угаасаа бүр аим шигтэй гоё клип байсан шүү. Тэгээ Coachella дээр яах нүгэ харчихсан юм бас. Амар гоё тоглосон байлаа. Тийм, ер нь бол гоё. Ер нь тоглолт гоё шүү. Тэгээд одоо нэгэн тал тийм өөрийнхөө дуртай юугаа үзэж байгаа тохиолдолд хүмүүст хэлмээр байгаа зүгээр хин одоо чамайг ойроос яаж харна вэ нөө хамаагүй зүгээр гоё биеийг гаргуунд гаргаад яг энэ байгаа үедээ амар гоё тийм ас жаргалыг мэдрээсээ зүгээр гоё үзүүлээд өгөөрэй манайхаа гэж үсмэр. За тэгээд энэ талаар тасны сонирхолтой мэдээ болсон. Би одоо энийг бол одоо 2 сал авчны хэрэг гэж нэрлэн байна. Тэрийг харсан уу? Харсан. Тэгээ тэр хоёрыг чинь бас өмсөлцүүлчихсэн байсан мэт. Тэр AI-аар өмсөлцүүлсэн. Тэр тэгтээ бас яа зодтолтоод нэгээ шатнаас түлхээд буу юм болсон бил шүү дээ. Тэгээд яг ямар хэрэгээр оцсныг нь бол би яг нарийн судалж хараагүй. За ямар ч лсэн нөгөө нэг төв цэнгэлтгэхтэр ямар нэг ивент арга хэмжээ зохион байгуулалтыг өөрийнхөө компаниар явуултыг гэдэг нэг хардлага сэрдлэг яваа тэрнээс болоод очиод шууд окей нөгөө талаас болохоор шууд нээлттэй үзүүлээ харуулъя гэж ил явсан юм шиг үл. Тэгэл сүултээ салавч зодтолтол. Гэхдээ одоо ингээд ийм насны хүмүүс хоорондоо ингээд зодтолтно гэхэр ерөөсөн гайхаад байдгийн. Үгүй ийм насныхч байлаа гэсэн ер нь ингээд асуудлыг одоо зодон зохионоор шийднэ гэдэг чи одоо яг юу л вэ те. Ухамсартай одоо боловсралтай хүмүүсийн яг шийдэх арга мөн үү. Тэгээд ер нь нөгөө нэг зодон юу хоёр хвчлэн холоос сар гэдэг үг гэдэг штэ. Тэгээд иймэрхүү юмс ер нь алуулах залуучуудаас хол байгаасай. Тэгээд ямар нэгэн байдлаар эцгэн тараад буруу болсон тохиолдолд тэгээд яачих юм бэлээ тэмцтэй. За тэгээд одоо ч нөгөө нэг сагсан бөмбөгийн үндэсний дээдлийг финалийн тоглолтод явж байгаа. Одоогийн байдлаар 2-1 харьцаатай. За тэгээд зөндөө олон хүмүүс бас нэр асуусан байсан. Тэр эргэлзээг нь би жоохон тайлаа гэж бодлоо. Хүү яж одоо яахлаарэ дөрөвт тоглолт нь бүр 5 сарын дундуур байдیں۔ Ямар амар хол болтیں۔ Тэ. Яагаад ингэж байгаа юм өстой тамирчтай амраах гэдэг юм яах гэдэг. Яг үннийг хэлэхэд бол манай бишрэл металл за тэг хөлгүүд маань болохоор яг бас давхар тоглолттой явж байгаа. Ерөөсөө амарс юм бол байхгүй байгаа. Азийн нөгөө клубүүд явах гэж болт юм бэлээ. Тэнд 2 хэсэгт хуваарлагдсан. Ер нь бол нэг хэсэгт бол ороогүй AB гэдэг 2 зоонд орсон. Харамсалтай гар бишрэл металл маань эхний тоглолтын дээр хожигдсан байлаа. Хөлгүүд маань болохоор эхний тоглолтод хожигдсан байлаа. Тэгээд плей-оффын 4-р тоглолт хүртэл ер нь бол хэсгийн тоглолтуудаа бүгдээрийг дуусгаад хэсгийн тоглолтын дараа одоо шүвгийн 4-ийн тоглолтууд руугаа орчоод эхний 2 тоглолт хийчихэд ирэх юм уу? Тим ер нь бол прогнозтой харагдчихлээ. 5 сарын хамгийн сүүлийн тоглолт нь хөлгүүд исэн баха. 5 сарын 15-нд хэсгийн тоглолт нь дууссан. Тэргээ дуусгаад тэгээд эргэж ирээд хоорондоо тоглосон. Бас Монгол тамирчид маань Монголын сагсан бөмбөг бас яаж сайн хөгжиж байгааг бас Азийн хэмжээнд бас харуулад гоё явж байгаа. Манайхын бити уурлаарай. Сагсан бөмбөг гэсэн чинь зөрүүлээд хөл бөмбөгийн асуудал 7 хоногт нэлээд явлаа тий. Тамирчид маань одоо өөрсдийнхөө эсрэг үйлчлэгийг илэрхийлээд, чагсаал хийлээ. Тэгээд энэ нь ямар нэгэн бас үр дүн авчраасаа гэж хүсэж байгаа. Тий. Одоо тий хөл бөмбөг ч гэсэн ингээ гоё хөгжөөд явбал ямар гоё вэ? Уул нь бол баг нөгөө нэг сагсаасаа хамаагүй илүү олон үзэгчтэй фэн бейстэй байсан шүү дээ тий. Монгол одоо юу гэдэг чинь бусад орнуудын лигийг үздэг маш олон хүмүүс байгаа тийм Монгол хөлбөмбөгөө бас хөгжиж өсөө гэдэг Монгол хөлбөмбөгөө үздэг ч маш олон уулын фэн бейс ихтэй спорт л тоо. Тэгсэр нэ одоо бас нэг ер нь холбооноос л яг болоод байна л гэж харж байна тийм.
Уул нь хөлбөмбө бас гоё хөгжиж байна. Тийм тэгээд дэлхийн аврах хөлбөмбөгийн багийг харч марлаа. өгөхөөс өмнө. Тийм тэгээ яг энэ асуудал нь угаасаа тэр холбооны ерөнхийлөгч сонгох дээр сонголт холбоотой үүссэн. Тэгээд тамирчид ер нь бол өөрсдийнхөө эсэргүүцлийг тамирчдаас гадна бас тэрийг чинь дэмжиж байгаа хүмүүс нэлээх байгаа юм бэлээ. Тэгээд амжилттай үр дүнтэй байгаасай гэж хүсэж байна. За нэг иймэрхүү байна да. Үрч боллоо. Юу гэсэн сая нөгөө нэг Америкийн нэгдсэн улс руу нөгөө нэг шууд нислэг. Тий. Тэгээд сая туршилтынхаа нислэгийг хамгийн ихний нислэгийг жилүү хийцэн те. Тэгээ энэ бас нислэг ер нь бол нэлийн монголчуудад ер нь хэрэгтэй нислэг болж байгаа баха. Нэлийн хэрэгтэй л байх одоо Америк руу явж байгаа зөндөө олон хүмүүс байгаад байгаа. За тэгээд бас нэг гоё мэдээ гарсан бэлээ. Нийслэлийн 48 дугаар сургуулийн Гэлба гээд одоо хөгжин дэмжигчтэй хамтлаг тийм зэгсгэр юу гэдэг үлээ. Хөгжин дэмжигчтэй бариад идэг цацаг. За юм бэ те. За цацаг гэж те. Цацагтай ийм бүжгийн төрүүлсэн бэлээ. Дэлхийн аврагт нь хөгжин дэмжигчтэй тэмцээн. Nice. Тэгээд 48 дугаар сургуулийн хүүхдүүд яг одоо ангийн нэлээд олон анги хүүхдүүд байсан баха. Тэгээд тэр хэд мэн төрүүлээд ирсэн сургуулийнх нь бас нэлээд гоё хүлээж авсан бэлээ. Дэлхийн аврагыг бас Монголдоо яг энэ спортын төрөл бол бас Монголд нэг амар хөгжөөг байгаа шүү дээ. Тэгэхэд ийм хэмжээний амжилтыг үзүүлээд ирсэн байгаа юм байлээ шүү. Их хөр хүүхдүүд лээ. Маш гоё ярилцлагад өгсөн бэлээ. Энэ мэдээ нь болохоор MNB-гийн өчигдрийн мэдээгээр одоо 21 цаг гэсэн 5 сарын 1-нд гарсан мэдээ байна. Оройн мэдээгээр гарсан биш. Nice. Гоё шилтэй. Баяр хүргэе. Баяр хүргэе. Тэгээ бүжиг ингот одоо ч нөгөө одтой бүжиглээ явж байгаа штэ. Тэгээд сая түрчээс амар юм болсон. Тийм нэлийн юм болсон мөлий. Тэгээд амар гоё нэвтрүүлэг. Тэгээд ер нь аль энэ нэвтрүүлгийг үзээд бас бүжгийн спортыг залуучуудад хүүхдүүдэд бас юм гоё спорт байдаг шүү гэдгийг ер нь бол ингээд харуулж байгаа те. Бүжгийн спортоор одоо хичээлснээр те ингээ хүний бие амар гоё цэгцэрдэм байх. Энд чинь бас ийм гоё юм байд юм байна гэдгийг хүмүүст ер нь таниулж байгаа гоё нэвтрүүлэг гэж боддог байхгүй юу. Тэгээд надад зүгээр нэг шүүмжлэлттэй санагдсан нэг юм гэх юм бол сая түрүүчийн 7 хоногийн дугаараар одоо тэг оролцогч нар хасагдаад явдсан шүү дээ. Тэгсэн чинь жүжигчин Инрэл сайхан үлдчихсэн. Тэгээд тэрний постныхын чөлөө бичлэгнийхэн доор хүмүүс ер нь бол айгүй муухагаар хэлсэн байсан. Одоо гадаад үзэмжээр нь те чи үлдэхгүй байсан инээ тэрэ бла 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 гэсэн амар хэм бичсэн байсан. Тэгээд хүн хүнийг одоо те магадгүй бүжгийн тэмцээн болохоор бүжиглж байгаа байдлаар нь шүмжилж болно. Гэхдээ хүнийг гадаад үзэмжээр нь шүмжилж болохгүй. Эн чинь шүүмж биш ер нь бол бас нөгөө талаар айгүй муухай юм баггүй юу? Тийм. Тэгээд өөрөө ч гэсэн юу комент бичсэнсэн тэрэн зүгээр надад амар тийм жоохон эмзгээр туссан гэх юм уу. Та нар намайг одоо хүснээрээ муул би ямар одоо өөрийнхөө хүссэндээ энд үлдсэн юм уу? Ихээр тиймсэн бол дэмжиж байгаа оролцогч нартай саналаа өгөхгүй яасан юм бэ? Эний тэрийг өөрөө комент бичсэнсэн баггүй. Тэгэхээр одоо эмхтэй үндэ тэрийг одоо уншаад яаж хүлээж авч байгаа бэлээ. Тэгээд үнэхээр гоё бүжиглж ин гоё байгаа тохиолдолд хүмүүс амар сонин. Ер нь юм сошиал орчинд бас сэтгэл хэсэгт юм хон бичгтээ жоохон шүүлтүртэй хандмаар байна. Шүүмжлэлүүд оромжлолоо гэдгийг бас мэдмээр байна. Нөгөө талдаа бас нөгөө за одоо бүр засрахгүй гэдэг шигтэй тэгж битсээр байх хүмүүс бол байсаар л байх бах. Гэхдээ зүгээр комент уншиж байгаа дүү нартаа гэдэг ч юм уу те хүмүүст хандаж ер нь бол хэлэхэд тэр комментуудыг бас өөртөөхөө өнцгөөс шүүгээд яг юу болсон яасан юм гэдэг өөртөө бас судалж үзээсэй гэж ер нь бол хүсэж байна. За юу. Сошиал орчинд соёлтой байцгаая. За шоу ярьсных нөгөө нэг юу штэ. Тэнгисийн эрэг дээр 247-гийн хамгийн сүүлийн дугаар нь юу ягаад сайн нөгөө нэг Shangri-La pop-up бас ивент хийсэн байлээ. Тэгээд тэрэн дээр бүх нөгөө нэг season 2-ийн оролцогч нарыг урьж авчраад ингээ асуулт хариулттай тэгээд мерч гаргасан бас тийм хөөрхөн ивент хийсэн байлээ. Очсон уу? Үгүй. Чатаагүй. Субботник хийгээд байсан. Тийм тэгээд бас Тэнгисийн эрэг дээр 247 ч гэсэн Монголд гоё шоу болж байгаа тий. Тэгээд тэрэн дээр одоо хүмүүсийн хамгийн одоо сенсацтай мэдээлэл гэх юм бол хоёр оролцогч нь яг тэр нэс хойш үргэж байгаа гэдгээ зарласан бэлээ. Тэгээд нэг дээр тэгэж яг альбиасаар зарласан хүмүүс байхгүй. Тэнгүүт энэ хоёр дахь дугаар дээр хоёр дахь сизон улирал дээр нь болохоор юмштай альбиасаар үргэж байгаа хас төрсэн бэлээ. Бас маш сонирхолтой. За тэгээд нэгэн шоу ярьсных одоо бас яг
монголчуудыг тэр чигт нь байлдан дагуулж үзэж байгаа бас нэг шоу байгаа. Тэр нөгөө нэг Ануухагийн фитнес шоу. Тийм тэрэн дээр бас нэг энэ 7 хоногт нэг сенсац болсон. Оролцогч Маргад уурлагаар явчлаа. Тийм уурлаад би нэг тасалсан хэсгийг л үзсэн юм. Тийм гараад явсан байсан. Тэгээд нийтдээ 21 хоногийн бэлтгэл юм билээ. Тэгээд оролцогч нарынхаа бас юм өөрчлөгдсөн зургуудыг тавьсан байсан. Тэгээд ер нь бол маш гоё өөрчлөлт гарч илээ. Тэгээд жоохон ихжээчих юм бол бас те хүн ер нь зээцтэй тэр багшийн өмнөөс тасгал хийгээгүй өөрийнхөө төлөө өөрийгөө гоё болгохын төлөө одоо тасгал хийгээ те хоолны дэглэм мэглэн бариад стресстэй тэгээд дээрээс нь тэр бүхнийг ингээд олон нийтэд ямар ч юм шүүлтүргүй харуулад явж байгаа шүү дээ. Гэтэ бас зориг шүү нэвтрүүлэгт орно гэдэг. Хүн ингээд хувцас өмсөд одоо өөрийгөө ямар ч юм өөс сэвийг дараад гой харагдаж чаддаг байхгүй. Тэгээ тэмүүд яг бүгдээрээ матлах юм хар өнгийн юм өмсөд тэгээ бүх ямар ч юм фильтр байхгүйгээр өөрийгөө харуулж яах гэдэг чинь амар том зориг шүү. Нуу хаах юм байхгүйгээр тий. Тийм. Тэгээд тэр Маргад гэдэг одоо оролцогчийг гарсан шилтгаан дээр хүмүүс бас айгу хоёр талтай хандж илээ. Нэг нь болохоор угаасаа зөв хийн гэж өөрийгөө илдэг бусаар хэлүүлээд байж ах хэвээр бэ. Нөгөө тал нь болохоор чи энэ нэвтрүүлэгт орно гэж одоо гар үсэг зурчаад одоо өөр хүн орж болох байсан шүү дээ. Тэгэхэд чи ингэж орчоод ингээд ажлаа зохицуулж чадахгүй юм хариуцлагагүй байдлаа ингэж харуулж болохгүй гэдэг. Юунаас өлөө тэгээ уурал явчихна. Жохо ингээд ширүүн хилснээс нь болоод гомдоо гарцсан юм уу? Эсвэл хувийн ажил асуудал гарсан юм уу? Тэрийг бас хоёр талаас тайлбарлах боломжтой. Бүх юм хоёр талтай. Юм болон хоёр талтай. Чи яаж хүлээж авна? Одоо тэр хүн яаж хүлээж авах тэр хүмүүсийн л үнцэг шүү дээ. Яг зүгээр миний үзнээр болохоор хэд хэдэн удаа нөгөө нэг бэлтгэлээсээ хоцроод таслаад тиймэрхүү үйлдэл гаргасан юм шиг байлээ. Тэгээд тэрэн дээр нь ингээд хэлсэн чинь би ингээд цагийн ажилтай байдаг. Одоо энэ хүмүүс чинь өөрсдөө юм цагийн ажилгүй өөрсдөө ажиллаа зохицуулж болдог штэ. Тэгээд би дээрээс нь төгжирж гин ингэж гин тэгж гин. Тэгээд дээрээс нь ингээд стресстэй байж хахад би танаар ингээд дэлтвэрийг хэлүүлмээргүй би ч гэсэн хичээж штэ гэсэн утгатай юм хэлээ. Тэгээд багш мэдээж загнаад тэгээд хоорондоо бүс бас болоод гарсан байлээ. Баскет тий. Жинкнээсээ л хоёр талтай юм байна та энэ ч одоо. За тэгэхээр ер нь мэдээнүүд юм байлаа. Энэ талаа нэг юм болж байна. За. Тэгэхээр ер нь бас switch югаач мэдхүү зүгээр харсан үдсэн юмнууд нь л юм байна. Тэгээ хүмүүс өөртөө дүгнэлтээ хийх бэлгүй. Гэхдээ одоо ийм бас үзэх юмтай байлгаж байгаа шоунууд ер нь бол гоё штэ тий. За өнөөдөр чинь ер нь бол базаапын талаар бас нэг жоохон тайлбарлалт тий. Базаап болохоор 5 дахь өдөр болгон ер нь бичигдэж байгаа. За тэгээ бидэдийн зорилго бол аль болох хагасаа өдөр болгон цацах зорилготой байгаа. За яг өнөөдөр бас нэг тоглолт давхцчихлаа л да тий. Бекагийн тоглолт болж байгаа. Тэгэхээр энийг дараа 7 хоногт яг юу болж өнгөрөв, фанууд ер нь хэр байв тий. Ер нь шоу тоглолт маань хэр дүүргэлттэй, хэр төвшин зохион байгуулагдаж гэдгийг дараагийн дугаар дээр та бүхэндээ танилцуулъя. Очиж чадаагүй хүмүүс сайхан бол тэ. Тэгээ манай базаапи чинь зорилго болохоор одоо ингээд 7 хоног ингээд амар ингээд завгүй ажилтаа ингээд өнгөрдөө шүү дээ. Тэнгүүд зарим нэг мэдээлэлээс ингээд хоцорчдөг. Одоо жишээ нь Facebook орохгүй явдаг хүмүүс ингээд зөндөө байгаа шүү дээ. Тэнгүүд одоо YouTube-ээр манай подкастыг сонсоод одоо юм Тэян хоолт болох гэсэн юм байна штэ. Би ин амжиж билээд аавь гэдэг ч юм уу. Ийм үйл явдал болцсон байна. Ингэсэн байна тэгсэн байна гэдэг маш богино хугацаанд өөрсөндөө бас хэрэгтэй мэдээллүүдээ сонь сайхан ховж ивэх ч гэсэн олж аваасай. Тийм. Мэдээлэлээс хоцрохгүй байхыг үднэс гэдэг ч юм уу тийм. Мэдээлэлээс хоцрохгүй байх үднэс л одоо бид хоёр чинь судалж шүү дээ. Эх 7 хоногт болгосон сайхан юмнууд ч одоо юу юм бэ? Эх 7 хоногт за 5 сарын 3-4-нд Месsen намадаг мастерсын финалийн тоглолтууд болно, show of match болно. За нэгтгэхээс ахуулаад одоо ч нэрээ нөгөө нэг хил бичгийн шалгалтын хариунууд гарч байгаа. Ер нь бол 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдтэй гэр бүл ах эгчнэр тэ аав ээжнэр тэ хүүхдүүд гэсэн нэлээд тогтолцсон үлдээгээд Маадуу бас сайн шалгалт өгсөн байхгүй. Тэгээ хариун арай гараагүй байгаа юм шиг л 14 хоног болцсон. Тэгээд сүултээ бүр заадах чинь зүүдлээд хардаар зүүдлээд байна гэ. Юу гэж хардаар чинь юу гэсэн үг тэгээ унцсан байна л гэж хардаарахгүй юу. Яг хүүхдүүдэд бас амар жоохон сэтгэлийн дарамт толоод байгаа юм шиг л тэгээд шалгалтын хариун яс гарчаасаа одоо унсуунаагүйгээ яс мэдчихвэл бас нэг сэтгэлийн дарамт түүнийг нойр бүтэн унах юм да тий.
За нэг иймэрхүү л байна да. Тэгээд тавралаад бас жоохон ядаргаа ихтэй хүмүүсийн сэтгэл санаа докторгүй байгаа бол хамаагүй угаасаа энэ хавар угаасаа л тэгдэйн тийм болохоор чи угаасаа өөрхөд чатгаараа сайн хичээж байгаа. Бид нар ч гэсэн чатгаараа сайн хичээж ин тэгээд амжилт бүгдэнд нь хайрт үгүй. Энэ 7 хоногийн базапа энэ хүрээд тусах. Тэгээд энэ 7 хоногийн базапыг ингээд дуусгацгаая. Дараа 7 хоногт уулзцгаая. Тэгээд ямар хуу төрлийн мэдээллүүд оруулмаар байгаагаа бас коммент хэсэгт бичвэл болно шүү дээ. Окей. Bye bye. Баштай. Базаппела.